За Монголын ах дүүнэр тэгээд одоо настай хүмүүс, ард түмэн бүгдээрээ амар амгалан байна уу? За би одоо Монголд ирээд нэг хэдэн өдөр болж байна. Одоо би 2019 оноос эхлээд нэг алтан ганжуур уншсан юм аа. Тэгэхээр алтан ганжуур унших дээр би бол одоо дэлхийд даяараар байсан одоо хүн амт нь одоо хэн биш одоо жовоор гэж бүгдийнд сайхан залурж байгаа. Онцгой бол монголчууд одоо их сайхан болох болтгойг өдөр игээд 3 нэрдэн бурхан багштай болоод игээ залурж ил байгаа шүү. Тэгэхээр одоо миний ганжуур уншаа бараг дуусах гэж байна. Өчигдөр энд Монголд бас манай эхний засгийн тэнд одоо номын өргөө дээр бас нэг уншсан юм аа. Тэр бол одоо 99 ботын бүр хамгийн сүүлийг уншсан юм аа. Одоо нэг бот л үлдэж байгаа. За технэн одоо игээд Монголд сайхан цагаан өвөл игээ хүрэх хичээл байна. Технэн цагаагаар маш их сайхан байна. Тэгвэл би гадуурч бас явсан. Хүн амтантай ч бас уулзж яасан юм аа. Тэгвэл одоо их сайхан харагдчихл байна. Тэгвэл одоо өвөл хурж явах юм байна. Тэгвэл одоо удахгүй одоо игээд он гарна. Тэгээд одоо 2006 гээд эхэлнэ. Тэгээд удахгүй одоо цагаан сарга бас болно. Тэгвэл одоо эх жилд бол одоо Монголд бүр сайхан болох юм тэгээ ерөөл төвжил байгаа. Та нийт бол одоо настай хүмүүс сайн сэтгэл бариад одоо өөрийн үр хөвгтөө сайхан одоо боловсруулалт хийгээд явандаа одоо Монгол улсын ирээдүйг бодоод Монгол улсыг яаж одоо сайхан болгох уу гэдэг энэний төлөө сайхан бодохгүй юу. За залуучууд бол одоо сайхан одоо их сайхан сурж ил байх юм байна. Би бол одоо энэ 2019 оноос нэг Хөдөө нутгаас ирсэн хүүхдүүст нэг тэтгэл өгж байгаа. Тэгээд тэтгэл өгөөд одоо бол нэг 110 хүүхдийн тэгээд тэтгэл өгж байна. Одоо сүүлийн хэдэн жилийн тэр ханд одоо тэтгэлийн бол Монголд байсан хүмүүсийг өгж байгаа. Тэр маш их сайхан болж байна. Одоо энэ дээр үргэлжлэж та нар энийг бариад явах уу гэд би бас үрээж байгаа. Тэгвэл одоо та нар энийг сайхан бодохгүй юу? Одоо Монголын одоо ирээдүй энэ залуучуудын гарт байгаа шүү. Тийм болох энэ залуучууд сайхан болдго юм бол Монгол улс явандаа бол их сайхан болно гэгээд би ерөөл төвжил байгаа. Тэгвэл та нарт ч одоо өвөл хурж байна. Тэгээд та нар сайхан байгаад дотроо бүр игээд сайхан таарад олон нийт бүр сайхан 50 байгаад залуучууд настай ах эгч нар аав ээж нартай бүр хүндтэй сайхан суугаад тэгээд настай хүмүүс бол бас өөрийн өөр хөвгтийг бүр сайхан их хаартай сайхан одоо игээ зөвөр бодоод зөвөр заагаад сан зөв замаар явуулах юм тийм ажил үйлээ сайхан явуулахгүй юу. За би бол одоо хэлжсэн одоо дандаа алтан ганжуур уншаад ерөөл төв асуудаг юм аа. Тэгвэл одоо үргэлжээж одоо би ганжуур унших дээр бас та нар одоо сайхан болтгоо. Одоо иржсэн жилдээ бол одоо сайхан ажил үйл бүтээд настай хүмүүс уртнаас суугаа удаан жаргал үзээд залуучууд бол одоо өөрөөсөө бодож ясан одоо ажил үйл маа сайхан бүтээд одоо Монгол улс улам ойдоос сайхан болох тийм ерөөл тавьж байгаа. За баярлалаа.